За манайханд нэг юм дутагдал байна. Нөө иргэд нь болохоор ингэж ойлгоод төрд болохоор бүр хамгийн мундаг хүн очих хэвээр гэж нэрс тал бүр яав ястай мундаг хүн очих хэвээр гэж ойлгоод байгаа. За нөгөөд нэг төрд очсон байгаа хүмүүс нь болохоор бас зөвхөн өөрөөсөө мундаг болох гол ингээл үлээ үздэг байгаа байхгүй. Өөрөөсөө мундаг болох гол үлээ үзэл. Тэгэд энэ мундаг болох гэж үлээ үзснийхээ үр дүнд болохын тулд бүх юмыг өөртөө хамаатуулах гал хүчиндэл худлаа яриад тэгээ буцаад тэрэндээ нэг өөрөө мундаг биш учраас тэрэндээ ороогдоол онголдоол нэр нь унаал тэгэл нэг иймэрхүү маягтай. Тэгээ нөө иргэд чинь өөрөөсөө яг нэг хардах мянган эрхтэй. Тэр дээр байгаа одоо нэг дарга зэрэг одоо төрлөө явсан хүн ч бол хардуулах мянган шалтгаантай байдаг байхгүй юу. Тэгэд ийм л байгаа юм. Уг нь бол төрд ямар хүн очих хэвээр байх юм бол жоохон юмны наад цаадыг зүгээр харждаг тийм үү? Харждаг, хол ойрыг харждаг. Ингээд сайн менежер байх хэвээр байхгүй юу? Сайн менежер. Тэгэд бүх юмыг өөртөө хураагс төр өөрөө менежер байх хэвээр. Төрд очих хүн өөрөө менежер байх хэвээр. Ингээд тэгээд нэг иргэд гэдэг чинь өөртөө тэр асар том оюуны потенциал одоо том мундаг лаглаг одоо юунд байгаа байхгүй одоо юу гэж хэлмээр юм дээ үү? Капиталууд гэж хэлэх юм уу? Үнэт капиталууд, үнэт эрдэнүүд, үнэт зүйлүүд байхгүй юу? Асар одоо олон төрлийн мэдлэг мэдээлэлтэй дадлагчсан гэдэг мундаг хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүсийг хэрхэн яаж ажилуулах вэ? Энэ хүмүүсийн толгойн дотор байгаа юмыг улс их орны төлөө, ирээдүйн төлөө, одоо үр хүүхдүүдийн төлөө, сайн сайхны төлөө яаж ашиглах вэ? Энийг тэр сайхан зүйлийг ирээдүг бүтээхэд бол энэ хүний толгой юунд нь хэрэгтэй вэ гэд. Энэ зүйлийг зохицуулаад ингээд явах хэрэгтэй байхгүй юу? Ингээд төр өөрөө менежерийн үүрэг гүйцэтгэд энэ толгоонуудыг ажилуулад ашиглаад эхэлчих юм бол тэр толгоонуудаар чинь юм хийх байхгүй юу? Тэр төр өөрөө хийхгүй. Тэгэд ийм л учиртай юм л. Тэгэхээр нэг манай 30 жилийн алдаа бол энэ. Тэгэхээр эх 30 жилийн ирээдүйн иргэний үүрэг оролцоо бол энэ төрийн байх ёстой одоо нэг чиг хандлага төр байх ёстой байр суурь чиг хандлага үүрэг нь энэ. Ингээд нийлээд хийх ёстой зүйл нь энэ байхгүй юу? Тэр ирээдүйд 30 жил ингэж хөгжинө гэж тооцоолоод төрлөө нэг иймэрхүү хүмүүсийг одоо иргэд дэмжиж өгөөд явуулаарэ гэж хэлье. За баярлалаа баяртай.